тий. Яг шууд нөгөө юугаар шинэ юмуд нэр. түрүү нөгөө та хоёр нэг рендерийн тухай яриадсан шүү дээ. Баг тэр ярианаас үргэлжлүүлээ. Сүүл ямар рендер хийх. За эхэлсэн гэж шүү дээ. Эхэлчихөө тэгвэл. За сайн байцгаана уу. Тэгээд интерьер токийн 2 дахь дугаар эхэлж байна. Тэгээд өнөөдрийн дугаар Ла Фонтанагаас эхэлж байна. Тэгээд өнөөдөр манай Zip Studio-гийн өсгөн байгуулагч Аура буюу давхраа архитектор. Тэгээ манай карандаш шираа өгүүлдэг одоо карандаш туул ирсэн байна. Дизайнер Бэлгүн. Тэгээд Наранба. За ингээд дөрүүлээ. Сайхан буу халнаа. Өнөөдөр сайхан буу халцгаая. Хоёр ч юу гэдэг асуудал гэж. Би яг вэ гэж. Янз янз зил юм хийж. Бэлгүн Inside Design студийн үүсгэн байгуулагч дизайнер Бэлгүн. За ингээд яриа эхлэе. Өнөөдөр болохоор 3D рендер гэж юу юм бэ? Рендер ямар одоо ач холбогдолтой юм? За тэгээд рендерээс цаашаа ажлын зураг гүйцэтгэл гэдэг ингээд нэг цогцоор явдаг. Энэ интерьерийн ажил маань яаж явагдав вэ гэдэг тухай бид өөр ингээд сайхан дэлгэрэнгүй ярилцсанаа. За өөрийн сонь сайхан юу байна да гэдэг. Давхраа орд юу гэж. Тавлаа. Зураг интерьер чинь. Одоо давхраагаас чинь тэгэл яг тэгээ одоо архитектор тэгэл бас яг мэрэгжлийнхээ ажиллараа төлхөөхөөс илүү тэгэл интерьерч зурна, гүйцэтгэлийн чинь ер нь голцоо нөгөө 3D артист гэдэг оглоо явцаа. Тэргээрээ л явж байгаа шүү дээ. Одоо хүртэл. Хараад нь л одоо баг 20 жил болох гэж байна. Тийм шүү дээ. Анх нөгөө давхраагийн чинь бүр нэг 10 жилийн one design гээ гардаг баг чи. Сансрын түнэлийг хийцсэн модельтцсэн тий. Тэрийг хараалсан. Пүүстэй. Амар хийцсэн байг. Тэр чинь нэг хэсэгт амар донтсон шүү дээ угаасаа. Хэсэг үе үе байдаг юм шүү. Яг нэг юм сонирхож байгаа яг тэрийг. Уг нь бол яг ингээд мэрэгчлээ анх оюутан багцсан тэгэл архитектор гэж юу гэдгээс мэдгүй зүгээр гой зурдаг л хүм тий. Тэгээ шом зургийг лаг зурдаг хүмүүс л гэж тийм төсөөлттэй байсан чи. Тэгж жагаад нөгөө 3D чинь амар гоё штэ гэл. 3 хэмжээстээр нөгөө нэг ингээл орчинд оруулаад ингээл өгсрал хараал. Чи яваа. Тэгснэ рендерлээ. Нэг тавч дарангуй фун гэл гоё зураг мөрөнд гарч ирээд. Гэхдээ тухайн үе чинь одоо компьютер энэ чинь багтнаа dual core mode ч юу л нэг тийм. Өөр анх чинь Pentium 4 л байсан шүү дээ. Миний санаж байгаа Pentium 4 би анх Pentium 4 чийлүүлэх эртний хүн биш. Тэгэл Pentium 4-тэй болоод тэгэл компьютер чинь тухай цаас төвхтэйс интернет чи сууг байсан тэгэл. Тэр үед нэг юм ном гарч ирсэн нэг 3D Max 2009 ч үлээ нэг юм ногоон гэдэг авцтай харж ирсэн үү? Би анх тэндээс орж ирсэн 3D-г. Тий. Тэндээс нэг юм хундаг хийдэг хичээл бичээлтэй. Тий. Тэр чинь нөгөө өөрсдийнх нь Монгол хэл дээр зүгээр Монгол дээр нэг нөхөр л орчуулаад хийсэн юм шүү. Тэгээд нэг могооны зурагтай. Юу англиг нь харж ирсэн юм байна. Тэр чинь бүр анхны ойлгостой сегмент үеинд тий. Тэр үед ч угаасаа нэг интернет нь YouTube чи ямар ч тийм бичлэг гэж байхгүй тий. Статикэн бор зөрхөөр сурчсан тий. Нэг тавчлаараар нэг юугаар тий төөлүүдээр нь торсон. Тэр рендер энэ тавангууд нэг юм жижиг юм уншаад төгсөн юм шүү дээ. Хоёр нүдчг нөгөө Symphony Core 3-дээрээсээ хамаараад Symphony Core тий. Яаж ч уншдаг гэсэн. Тэ аюу гоё. Анимашн дээр хийдэг гэсэн юм тий. Анимашн тэр үед хийнд чинь жинхэнэ амар л жинхэнэ нөгөө том студиуд мөнгөөр зодож олон том тоног төхөөрөм сервер дээр л уншуулж хийдэг гэсэн ажил шүү дээ. Тэг яг зүгээр энгийнээр нөгөө амарханаар хийгээгүй л нөгөө дефолт энтер төр хийгээл амар сонь аймгүй нэг сонь те. V-Ray дээр анимашн хийн гэдэг бол тэр үзүүлэлттэй компьютер дээр бол хэцүү л шүү. Одоо ч ер нь төвхтэй шүү дээ. Тий. Одоо ч ер нь амар их нөгөө нэг яг хийж болно. Технологиуд нь хөгжсөн, тоног төхөөрөмжөнд гайгүй гараад ирсэн. Гэхдээ тэр чинь нэлээд том хүчин чадалтай компьютер хэрэгтэй болно. Тэрэнд чинь тэр чинээгээр амар төсөв мөнгөөр хөдөлж байгаа юм те. Тэгээд олон тоног төхөөрөмж сайтай байх юм бол цаг хугацаа л хэмнэх байхгүй. Эсвэл гол утга нь л тэр. Түншлээ яг та нэг жоохон мяг компьютер дээрээс нь ч гэсэн юм хийч болно л та. Тэг болно юм чинь цаг хугацаагаар хэмжигдэж байгаа юм чи. Би бол одоо анхнаасаа л тиймээс одоо ч тэгдэж шин нэг л болохгүй давхраар шууд. Одоо ингээд одоо ингээд санан заяа. Загламаас хэлчихэж шүү дээ. Юу яах хэрэгтэй? Юу яах хэрэгтэй ч яг энэ ч угаасаа л нөгөө нэг хардвар
Тэ компьютерийн техник хангамжин дээр суурилж ингэж хөгжиж байгаа ертөнц шүү дээ. Хүмүүс бол одоо энэ бүх бүх тийм бохгүй одоо бидний виртуал ертөнц чинь. Тэгэхээр ерөөсөө шинэ тоног төхөөрөмж, шинэ технологи хаана яаж нэвтэрж байна? Тэрийг байнга тэр мэдээлэлд ойрох хэрэгтэй байхгүй. Тэгээ яг энэ юунд хэрэглэхдээ яад ийд ингээл. Тэгээ тэрийг дагаа нэг софтвер нөхчдөг байхгүй. Тэгээ одоо юу гэдэг нэг бид нар процессор гэхээр ингээл нэг юм хаарцгийн дотор нэг юм байдаг гэж л төсөөлж байгаа. Дотор нь яг юу гэдэг ойлгодгүй шүү дээ. Яаж хоорондоо уялдаж ажилтгийг ч гэдэг юм уу. Тэр нь ямар ч ойлголтгүй байдаг байхгүй. Хэрвээ тэрийг ойлголтыг аягүй сайн ойлгочих юм бол нөгөө софтвероо ойлгоод эхэлнэ. Софтвер яг тэрэн дээр үндэслэл софтвер хөгжиж байгаа. Тэгэхээр энэ тэр софтверыг бүрэн хүчин чадлаар нь яаж ашиглах вэ мэдхийн тулд ерөөсөл тэр технологиг ойлгох хэрэгтэй байхгүй. Тэгэл ингээл өөрийнхөө практик дээр тэрийг туршаал тэгж л явах хэрэгтэй. Анх давхраг чинь олж авч байгаа. Нэвтрүүлэг one design хийж байгаа. Тэгээд хоёроос тэр нь танилцсан уу? тий, хай гэдэг хай гээл тэгэл орсон. Тэг чи нөгөө чиний орж исэн чи Ронон Бекер маань лөө. Тийм. Тэгээд тэндээс түрүүнээ ярьдаг тэр сансрын түнэл тэр нөгөө Москвич байдаг лөө тэр машин чинь. Тэр мөрийг хараад тэгээд урьж анх орсон. Одоо тэр зургийг чи харахаар яг нэг юм түүхэн зураг шиг байгаас тий. Алтай Кашмирийн барилга ийм арцаарт байхгүй. Тий. Яг бодиттой тий тэр чинь. Бодиттой шүү дээ тэр чинь бүр яг ингээд. Тэгээ яг тухайн үед юу байсан яг тэрийг л орсон юм чинь. Чи фото авч байгаа тэгээд тийм шүү дээ. Фото референс аав шүү дээ. Яг хаан сан референс санаагаа олж агаад ялангуяа тэр арайхан тэр нөгөө барилга ч юм бол яг нөгөө яг юу гэдэг нэлээд холоос зүмэлж татчих орч гэдэг нөгөө нэг тэгшимтэй гараа шүү дээ. Тэгэл тэр дээр нь яаж бол таталтал зурвал давхрын өндрүүдэн заа ерөөдөө тэтэх гээл. Тэгэл тайчиж байгаа шүү. Тэс тэр нөгөө дугууны хэмээг бүгдийн текстураар гаргасан гэс тий. Тэгсэн шүү дээ. Бид нар чинь тэгж 3D-ийн талаар нэг юм дугаар гараа. Тэрнээс хойш ингээ 3D хийдэг залуучууд тэр чинь нөгөө анх удаа амьдаараа уулзсан гэдэг чинь тэр шүү дээ. Тэгэхээр дандаа Facebook дээр л ингээ нэг хараад яваад байдаг байсан. 11 онд. 11 он. Тийм 11 оны сүүлээр юм шиг. Нэг хүүтэн лсэн санагдаад тий. Нэг 25 дугаар Эмийн сангийн тэнцээний One Design Institute байдаг гэсэн шүү дээ тий. Тэгэл тэнд цуглаал. Тэнд цуглаж нэг юу хийсэн те. Тэмцээн уралдаан. Тий. Тухайн үед ч нөгөө нэг ийм группүүд амар идэвхтэй байдаг гэсэн юм ба. Тэгээд нөгөө рендерийнхаа гоё рендер хийж уралдаг ч гэх юм уу нэг тийм шүү дээ. Ер нь нэг тийм. Ер нь жоохон тийм мод дэлхийд даяараа тийм байсан байхгүй. Тэгэл нэг юм гоё рендер хийвэл гоё юм шиг те. Гэрэл мүлэг нэг ясаж масаагаал пост продакшн амар хийж мэг. Тэ. Одоо бол гэхдээ жоохон өөрчлөгдөж л шиг тас. Одоо яг хөө тэр нөгөө нэг одоо бол хүн болгол гоё рендер хийдэг болсон байна шүү дээ. Тэгэхээр одоо рендер чухал илүү концепц. Одоо яг ийм харагдаад байгаа байхгүй. Одоо ингээд тухайн үед яг бид нар ингээд өөрсдөө нухаал тэгэл яаж гоё болох вэ гэдэг дээр амар их ингээд цаг хугацаа зарцуулдаг байсан шүү дээ. Яг тэр тухайн үед яг тэрийг олоод авсан мэдрэмж нь суудсан бол одоо ингээд гарч ирж байгаа шинэ технологи дээр суурилсан одоо софтверуудыг ашиглахад бол яг тэр мэдрэмжээ хөөцдөг байхгүй. Тэр мэдрэмжээ гартал одоо тэр програмыг шахаж тултал нь ашигладаг гэх юм уу. Тийм мэдрэмж суугаагүй ингээд залуу хүмүүсийг ингээд хараад тахаар өрсөөл нэг тийм ингээл хоосон хийсвэр ингээд 3D график гэдэг нь мэдэгдэх. Атмосфер энтер гэдэг амар юм. Одоо тэгтээ тэрний нэг гайгарч их юм уу над би одоо амар яд өөрөө заримдаа бүр амар ядраад санагдаад. Заавал нэг юм гоё рендер аваад сурцсан. Тэгээ тэр нь ингээ хугацаа их зарцуулаад. Тэгээ ингээд жоохон хачин яачих юм бол өөртөө таалагдахгүй. Тэнгүүд нөгөө захиалагч таалагдахгүй юм шиг санагдчих манагдал. Тэгэл нэг юм сэтгүүлийн нүүрний зураг шиг юм хийх гээл бүр нэг тийм муу зантай болсон бэл. Тэр чинь нөгөө яг артист гэдэг рүүгээ ороод байна тий. Мэдхгүй ч тэгэл нэг заавал юм доф эффект энэ төр ашиглаж машиглал нэг заавал нэг юмны наан цаа ингэж блар хийж нэг гоё болох гал. Яг тийм. Одоо ч нөгөө нэг юу гэдэг супер компьютерийн нэг юу байгаа шүү дээ. Одоо ховсгал хийсэн нэг үе шат байгаа шүү дээ. Одоо нэг CPU гэдэг чинь Central Processing Unit гэсэн тавчлаа шүү дээ. Тэгээд ер нь бол бүхэл одоо компьютерийн технологич анханасаа яг энэ одоо CPU дээр үндэслэж нөгөө нэг бүх програм хангаж хөгжижсэн баг. Ер нь бол яг нэлээд олон жил өгсөн програмаар алдаа баг та. Тэгээд 11 12 оноос ч илүү ер нь GPU гэж ярьсан баг. Graphic Processing Unit гэдэг. Одоо NVIDIA-гийн анхны тэр нөгөө нэг
GeForce 690 600 серийн картууд байхад гарч ижсэн технологи байна. Одоо нөгөө нэг тооцоол нь одоо CPU-г бол хурдан гэсэн. Маш хурдан. Тэгээд ерөөсөө энэ GPU-ийн технологи гарч ирээд энэ ерөөсөө суперкомпьютерийн одоо нэг хөгжлийг нэг шат ахиулсан байна. Тэгээ одоо ерөөсөө одоо ингээд бид нэр ашиглаж байгаа нь AI гэл технологич бүгд энэ GPU дээр үндэс гарч ирж байгаа технологи. Ер нь гэхдээ амар хурд юм блэ тий. Амар хурдан. Тэгээд одоо ингээд бидний нөгөө нэг гар утасчин гэхэд л одоо ингээд тэр сүүлийн баг тий одоо сүүлд баг 2 нанометр 3 нанометрын түвшний процессорууд үйлдвэрлэдэг болсон шүү дээ. Транзисторууд үйлдвэрлэдэг болсон. Тэгэл тооцоол бол амар ялангуяа сансрын технологи бол тэр GPU технологич амар ялсан шүү дээ. Одоо нөгөө Galactic-ийг одоо симуляц хийж байгаа байхгүй юу? Тэр симуляцыг энэ яг GPU-ээр одоо ингээд амар өндөр наривчлалтай энэ хийж мэгэл. Ер нь бол яг ховсгол технологийн ховсгол бол яг тухайн үед их эхэлжсэн. Тэгэл тухайн үед яг нэг V-render дээр яг GPU render юу яг зэрэгцээл яг судлаа явуулсан баг. Тэгэл тухайн хамгийн үнэтэй одоо график картыг аваад туршижсэн. Тэгэхэд нөгөө юу алдаан амир ихтэй. Нөгөө тэгээд урдны CPU дээр гарч ирсэн тэр янз бүрийн нөгөө нэг материал текстурын нөгөө нэг програмчлал нь одоо нэг GPU руу хөгжиж дөнгөж л ингээ хөгжөөл ингээл шатчтаар ахаа авчихсан. Одоо бол ерөөсөө нэлээд бараг л GPU-тэйгээ дүүцгэж болцсон хөгжил нь. Тэгэл одоо нөгөө нэг видео компьютерүүд тоглоомнууд хүртэл одоо ч ингээл 4K 8K хичнээн фрейм per секунд хурдтай тий ингээл тооцоолол амар бараг л бодиттой юм шиг л ингээл дүрслээд байгаа ч ерөөсөө л энэ GPU технологийн л ховсгалчин одоо ингээ гарч ирж байгаа. Одоо бас нэг дараагийн юу гэх юм бол одоо нөгөө квантын компьютер шүү дээ. Квантын компьютер. Тэгээ нөгөө юу яа биткойны чинь GPU-гээр албарладаг шүү дээ. Биткойн яа хазаага ярихад биткойны одоо нэг код гэж байна шүү дээ. Coin ирсэн ч. Биткойны код ч ер нь 100000 жил тайлгнаж явахгүй орчин үеийн суперкомпьютер. Одоогийн технологи. Квант компьютер гарч ирэх юм бол зүгээр тэр 10 минутын ажил. 10 минутын ажил ерөөсөө кодыг тайлгах. Тэгэхээр бас нэг юм одоо болгоомжлол үүсэж байгаа байхгүй. Гэхдээ яг ялгаа нь харагдчихлаа. Одоо жишээ нь коронавирус гээд бид хэд ашигладаг нөгөө хуучин ашигладаг байсан тэр чинь CPU рендерлж байгаа шүү дээ. Тэнгүүд 40 минут тэр рендерлж байгаа. Одоо сүүлийн үед ашиглаад гаргаж ирээд тэр D5 гээд тэр чинь бол GPU дээр суурилсан юм шүү дээ. Тийм шүү дээ. Ерөөсөө 40 суурилсан. 40 минутыг 40 секунд бол гарч байгаа байхгүй. Яг нөгөө архитекторууд, дизайнеруудад entertainment энэ юу контент бүтээдэг хүмүүс зориулсан гарчсан. Бүр анханаас гарчсан софт. D5 чинь бүр анимашн энэ төр хүртэл хийгээд байгаа шүү дээ, тий. Тийм шүү дээ. Ингээд хөдөлгөж мөдлгөөл. Тэг яг нэг дутагдaltaй тал байгаа. Тэр нь юу гэхээр чинь нөгөө нэг видео тоглоомны одоо нөгөө нэг инжан гэх юм уу одоо технологи гэсэн үг байхгүй юу. Тэрийг одоо ингээд нөгөө төрхөө одоо нөгөө entertainment-ийн хэрэглээр нэвтрүүлсэн. Тэнгүүт юу хичнээн 4K, 8K, 16K-гаар рендер авч байгаа ч гэсэн ингээд яг наривчлаад ингээд үзэх юм бол тэнд ингээд тутам байдаг байхгүй юу. Одоо CPU-г гүйцэхгүй, GPU-г гүйцэхгүй байдаг байхгүй. Одоо юу гэдэг 1080-тэй рендерийг одоо юу гэдэг нөгөө тэр гэрлийн самплын нөгөө ахиухан тавиалынхан бол тэр чинь нэг рендер авах хугацаанд 10 минут байлгаж удаа л та. Тэгсэн чинь 1080-аар D5 дээр рендер авахд нэг 10-20 секунд л болохгүй юу ер нь бол. Тэгээ яг тэр хоёр зургийг ингээ харьцуулаад үзэхээр асар их ялгаа харагдана. Энэ бол тех баг тийм. Тэгэхээр тэр чинь нэгсэн бод тэр тухайн софтверын тэр нөгөө нэг GPU дээр өмсөлж гарсан. Тэр видео тоглоомын зориултаас тийм. Юу ингээд тусвал тал нь харагддаг байхгүй. Чанар манар одоо ингээд татаад харж марахаар жоохон реалистик байдал нь. реалист тий. Сарин нь. Одоо юу гэдэг за VRAM корона дээр 1080-тэйгээр 10 минут рендер авъя л да тий. Тэгэхээр яг тэрнтэй дүүцгүүц хэмжээний нөгөө нэг гоё чанартай рендер D5 дээр авах юм бол 4K 6K ч юм уу гар уншуулж ийж ингээд ер нь дүүцэж байгаа байхгүй юу. Тэр чинь тэгсээр нөгөө дүрслийнх нь пикселийн юуг нь харахаар чинь ингээд 4K маг амар сонсогдоод байгаа хэвээр. Сонголтууд байлээ доогор тий. Би бас нэг рендер авч үзсэн гэсэн чинь. Яг корона дээр хийж байгаа юм шиг хоёр өсө болохгүй харна. Тэгээд шантраад одоо чиний мэдрэмж суусан чи зүгээр л жоохон нухацаад тэгэл учир нь алчна. Тэрний аргалаас урч штэ тэр юм. Тулд чинь гэхдээ зурдаг үстэй. Эсвэл яг гүйцэтгэл тал руугаа илүү явж. Би болохоор юу яа
хөсөл зураг. Гэтэ ер нь бол бараг beginnerтэй орондоо яг өөрийнхөө мэдрэмжээр одоо нөгөө хүнд одоо тайлбар хийгээд гүйцэтгэл дээр нөгөө хүн чи хэрэг зургийн төлбөр гэхгүй бид хийж штэ тийм бол би хэмжилтээ авсан бол босолтоо хийгээд ерөн хийгээд планыг гаргаад иймэрхүү байна энэ дээр ийм өөрчлөлт оруулалт яаж ийм нэдэргээд тийм санаагаа бол илэрхийлж байна. Яг нь өөрөө байн компьютер дээр сууж байгаагүй болохоор жоохон удаан. Нөгөө шууд командаар хийж чадахгүй гэсэн үг байхгүй. Яг жижиг сажиг энгийн командаар бол явчихна. Тэгээд тийм болохоор би бол яг бүр зурдаг гэж хэлэхгүй л дээ. Тэр одоо баг мэд журны энтергээд тэд нар чинь босгонгуудаа нэг цагаан юунуудаа рендерлээд тэр мэд журнээр оруулаад хитэн санаа явуулаад гэхээр баг сайхан AI-аар ингээд захиалагчд үзүүлэх юмуд хийгээд өгч. Харин тийх л ах л та. Дид авчин юм AI-тай шүү дээ. Харин тийм юу оруулангууд Одоо тэгэхээр юу вэ те? D5 гэдэг нь одоо бүр хамгийн сүүлийн үеийн одоо юу байх вэ? Рендер энжин байх тийм. Яг энэ дээр суурилсан нэлээд инженууд байгаа. Тийм. Тэгэнгүүт зүгээр захиалагч талбай дээр ч юм уу санаагаа ойлголцох хэмжээнд бол бүр гар скетчэрч байсан болно шүү дээ. Тийм. Скетч жоохон 3D босгоод ч юм уу. Яг гар скетчийг болохоор зөвхөн тавилган дээр хүн ойлгочихж байгаа байхгүй юу? Яг зурган дээр талбай дээр яг яаж харагдж байгаа гэдэг чинь болохоор яалчгүй талбайг нь босгож үзэлгүй л болов нөгөөдөг чанс ингээд төсөөлөхгүй. Ханаа энэчээд байрлаж чаад тэнгууд наад хан байхгүй гэж буцаага ханаа ингээд авах. Тэнгууд нь би болохоор наад чинь зур талбай одоо зур энгийн талбай болчих штеп. Хан чин одоо ингээд хуваарлт үүсгэж байгаа болохоор гээд тэнгууд чинь хүн болохоор яг нэг том талбайгаар ашиглах гэдэг гэсэн мөртлөө яг өөр хүн хүсэж байгаа юм тэр нь биш байгаа байхгүй юу? Гоё юм шиг байна. Тэгэхээр би хэлж байгаа байхгүй. За та яг өнөөдөр нэг унтчих. 3 удаа сэлгэж байгаа байхгүй юу? Санаа нь 3 удаа сэлгэж байгаа штэ. Тэгэл унтаад босоод ирэхээр өөр юм ярьдаг байхгүй юу? Тэнгүүтээ за тэгээд та юу ч гэсэн өнөөдөр сүүлийн нэгэн дээр болохоор би бол надад таалагдахгүй байна. Яг бол бүр зүгээр л энгийн заал болчлоо. Тийм болохоор та унтчих. Яг хөсвөл би энэ дээр чинь жоохон янзлаад гоё болгоод өгье. Тэгээд унтаад маргааш босоод надад хэлэр гэсэн юм. Маргааш за эхнийхээ санаанд хэрвээ хийсэн бол бид нар яс цаг алдчихж байгаа байхгүй. Яг бол ингээл нөх хүн чинь ингээд байнгын лимон солигдоод тэгэнгүүтээ нэг юм үзэхээр л гой санагдал. Дахиад нэг өөр юм үзэхээр энэ ч гоё юм уу, тэр ч гоё юм гэл нөгөө үтсэн юмнууд нь биднэрт бол яг энгийн юмнууд харагдж байгаа ч гэсэн яг хүний хэлж байгаа юмыг бас сонсож хүлээж авахгүй бол нөөдөл ч юм яа шүү. Ер нь бас яг тийм шиг юм аа. Яг явж байгаа л эхний санаан дээр буудаг тохиолдол зөндөө байна. Тэгээ би хэлтийн тухай хэдэн. За яг энэ эхний санаа гаргахын тулд би маш олон хувилбарт ингээд тестлээ, тийм хувилбарууд гаргасан. Тэгээ би яг өөрийнхөө санаа нийцсэн хувилбараа гаргаж иж байгаа танд үзүүлж байгаа шүү гэдэг. Тэнгүүд тэр хооронд чинь ингээд эхний санааг за дахиад нэг үзээгээл нэг захиалч ингээд явж байгаа шүү дээ. Тэнгүүд бараг л миний урдны нэг анх гаргаж авах хийж яхад нэг гарч санаанууд чинь ингээд тэр дунд чинь ингээд орж ирэл харуулаад тэгэл яг явж байгаа л яг эхний санаан дээр боддог тохиолдсон дээ гарсан шүү дээ. Түрүү хэдүүлээ ярьжсэн шүү дээ. За өстой яг зургаа төстөөс болгоод батсны дараа л ажиллаа эхлэе гэдэг чинь хамгийн зөв шүү дээ. Тий. Тэгэхгүй ингээл явцдаа ингмээр тэгмээр ингээл тооцоолсон түрүүний ярьдаг одоо төсөв бүх материал юмнууд загтсан бүр одоо гаднаас загтсан байж яхад өөрчлөлт оруулахад тэр чинь маш том ингээл ажлын процессыг өөрчилж байгаа юм дарж байгаа шүү дээ. Түнээ ялангуяа монголчин өөр нэг үйлдвэрлэгч орн биш. Тэгэл материалын сонголт байхаа бүгд нэг импортоор ирсэн нөө татвар нэмүүртгийг нэмэгдсэн материал авдаг. Тэгээд энд нөгөөс айгүй сонголт багтаа. Тэгээ яалтчгүй дийлэх материалууд тэгэл урагшаага тий. Урагшаагаад явж байгаа шүү дээ их юм. Тэгж бол тэр нөгөө тэр зурган дээр бол айгүй сайн захиалагчтайгаа туулж ажиллаж бүр нөгөө нэг өөрт нь төсөөллийн бүр ингээ буудлын ер нь уулзах хэрэгтэй юм байна л тий. Яг нөгөө хүнээс шалтгаалаад төсөөлөл муутай хүмүүс ч байна тий. Ямар нэгэн байдлаар л төсөөл буулгаад зургаа батлуулах юм бид нэр айгуусан хийх стайл. Манайхан чи ихэнх нь нөгөө хурдан хямдхан чанартай юм дуртай хүмүүс шүү дээ. Үгүй яа бүр зүгээр л хурдан. Юу байсан ч хурдан. Тэгэд нэг юм одоо уг нь сноубол зарчимтай байчмаар байгаа хгүй шиг ингээд жижигнээсээ ингээд тэр чинь ингээд өнхөрг тусмаа томордог шүү дээ. Тэрэн шиг зураг ингээд эхлээд нэг юм үзүүлэн тэр чинь ингээд өнхөрлөх тусам одоо шинэ ингээд улам гоё болоод тэр чинь ингээд байх ёстой шүү гэдгийг тэр захиалагчдлыг анханасаа сайн ойлгуулахгүй болвол тийсээ хөөх сар болох юм уу хөөх 14 хоног болох юм уу бараг л
маргааш гаргадаг ч үстэй гэж гэл те. Тэрнээсээ болоод амар их алдаа гарна. Одоо бид эдийн хийж байгаа энэ тогч ер нь бол захиалагчид тэгээд бас энэ одоо ер нь ингээл интернеттэй холбоотой юм хамаг YouTube-тэй сайхаар манай салбарын талаар ер нь мэдээлэл юм амар хомс үүдэн шүү дээ. Тэгэл тийм л юм юу хийх зорилготой юм чинь. Тэгэл бид нар чи бүгд л дор дороо л юм хийгээл яваад идэг те. Уул нь яг нэгтгэхэд одоо туршлага байт юм уу ярих сэдв юмнуудаа ингээ нэгтгэхэд нэг ойлголттой болгоод тэнгуутаа захиалагч нартаа ч гэсэн ингээд бид нар нэг иймэрхүү процесстэй ингэж ажилтдаг хүмүүс ч юм уу та нар энийг нь ойлгоорой тэгээрээ гэдэг ийм нэг бүрэн ойлголтын хэмжээнд л олон дизайнеруудыг оруулж байгаа л нэг хэсэг хугацааны дараа агцчлалын дараа ч үт юм мэдхгүй хэдэн дугаарын дараа нэг гэсэн нэг юм дээр очих байлгүй л гэж бодоод байна шүү. Яг тиймэрхүү концептээр явж байгаа компаниуд одоо төрж байгаа шүү дээ. Энэ бол эдгээр компаниуд байгаа. Тэгээ тэр нь ч ер нь зөвлөлтөө. Яг тэгээд тэр чинь нөгөө нэг үйлчлэгээ үзүүлж байгаа юм чинь тэргээд дагаад юу гэдгийг өөрсдийн нөгөө нэг юу байгаа шүү дээ компани нөгөө нэг концепт те. Тэрийг нь ойлгодог захиалагч нар ч байдаг. Тэгээ одоо ойлгохгүй захиалагч нь тэгээд за хийх албагүй бас те. Тэр яг нэг магадгүй зүгээр нь жижигэн Монголын жижигэн зах зээл дээр яг нэг тэр өөрсдөө нэг концептаа гаргасан компаниар яг юм хийлэгдэх захиалагч нь бас тогтцсон юм шиг байна бас. Тийм бэл. Тийм. Тэгэхээр яг зүгээр мэдээ нөгөө зах зээл юм чинь нөгөө өрсөлдөгч байж ээж нөгөө хөгжинэ гэдэг шиг те. Тэгэл ингээд баг гарцсан бид нар ингээд аль чадхаараа хөгжиж лах хэрэгтэй юм шиг байна. Одоо айгүйх нөгөө контентууд айгүйх гарч иж байгаа шүү дээ. Бүх одоо бүрэн бүтэн засварын юуны нэвтрүүлгүүд байдаг те. Тэгмээд тэрэн дээр чи ингээл 30 минутанд багтаагаад хамаг юм хийгээд яг гоч нөгөө хүмүүсийн тархинд нь ингээл пад гэл амар амарх юм хийждэг гэж бодогдоод байдаг. Төсөөлттэй байгаад байдаг. Тэнгүүч тэр дотор чинь яагаад одоо нэг сарын дотор яагаад дамжуулах боломжгүй 2 сар ч юм уу те. Бүр нэг тэр төсөөл нэг яг энэ одоо нэвтрүүлгүүдээс болж асгүй амархан гэж бодогдоод ямар цаг хугацаа өнгөрж жогоод бүхэн бэлтгэл ажил хангасны дараа зураг авалт явуулж байгаа мэдэхгүй л байгаа байхгүй юу? Дунд нь бол ингээл нэг хэсэг бичлэгүүд хийгээл нөгөөдөл чинь бүгдийг нийлүүлж байгаа гэж ойлгох бодож. Юу гэдэг нэг 30 минутны тийм контент хийхэд л ард нь баг 3 сарын алдаад 3 сарын хөтөлмөр явж байгаа шүү дээ. Харин тэр яг тийм юм дээр л айгүй удаа ажиллаж та. Айгүй удаа ажиллаж байгаа тийм үү. Одоо яг миний ажиллаж байгаа газар яг тиймэрхүү л байна. Гол нь бас барилгаас айгүй хэрэг бол хэцүү. Хэдүүлээ евро нөгөө 3D рендер гэдэг сэдвүүргээ жоохон ороод энэ дээр баг зэрэг ярилцж хагаад рендер маань цаашаа яваад ямар ажлын процесс явдгийг тэгээд тэр нь дахиад яаж бодит болох дээр ямар үйл явц болдгийг гэдэг талаар яриад төхөө. Тэгэхээр бол рендер чинь бол түрүүний бидний ярьдаг нөгөө хүнд төсөөл өгч байгаа л зүйл шүү дээ. Тэгээд төсөөл өгөхийн тулд би бол сая ярианаас ойлгохдоо захиалагчаас бол бас хамаарах гэдэг тийм үү? Захиалагчийн одоо юуны төвшин гэх юм дээ. Төсөөлөх чадвар. Төсөөлөх чадвар гэх юм уу? Зүгээр эскизээр зураад ойлгоод төсөөлөл авчдаг хүн байна. Бүр ийм 3D рендер реалистик байдлаар нь тэр төсөөллийг буулгаж өгж байгаа хүн байна. Тэгэхээр тэр арга замууд нь янз бүр байгаад байна л да. Тэгэхээр рендер тэр төсөөлүүлэх хоёрын хооронд одоо жишээлбэл түрүүний давхраагийн ярьдаг бол бүр ингээд хамгийн хай түвшиндөө артист байдлаар ийм рендер зураг үзүүлэх гэж шүү дээ. Өөр ямар төрлүүд байдیں۔ Тэгээд рендер дээр ч одоо яг материалуудаа суулгаж өгч байгаа шүү дээ. Тэр материалын сонголтуудаа яаж өгдгийг тэгээд жоохон юм техник тал юмудаа ингээд хэлээд өгвөл бас сурж байгаа ч үгүй юм сонирхож байгаа залуучууд бас сонирхож магадгүй гэж боддог. 3D миний бодлоор бол одоо захиалагчид яг чанартай рендер авахын одоо нөгөө рендер гэдэг нь бол одоо нөгөө зургийг хэлээд байгаа шүү дээ. 3 хэмжээс тийм одоо хүнд үзүүлэх зураг бэлэн болгож гаргахыг л одоо рендер гаргах гэж яриад байгаа шүү дээ бид. Тэнгүү тэрийг яагаад чанартай авах ёстой вэ гэхээр чанартай авах тусмаа одоо тэр нөгөө барзгаар хан юм уу материалын шин чанар нь илүү наривчлалтай харагддаг тийм. Би бол одоо зүгээр яг тэгж л боддог. Тэгэх тусмаа захиалагчид илүү ойлгох нь хурдан. Тэгэхгүй жоохон юм чанаргүй ч юм уу юу мэддэхгүй юм хийчих юм бол хуулга юм уу, бодог юм уу яг тэр мэдрэмжээ бас хүн бүрэн өгч чадахгүй болов гэж боддог. Одоо нөгөө яг 100% яг тэгж харуулж болно. Гэхдээ нөгөө чинь нөгөө амьдрал дээр нөгөө хэрэгжих зүйл болохоор
яг нөгөө одоо бод амьдралтай тэр материал маань ямар шин чанартай тий. Одоо материал ч сонин штэ. Гадаа нарны гэрэл нэг харагдана, тасалгааны гэрэл нэг харагдана тий ингээд хувирдэн штэ. Тэгэхээр одоо юу гэдэг нь тэр хувирсан байдлаар одоо чинь захиалагч үзүүлэхээр шарамгтай харагдж болно штэ. Тэгсэн чинь дараа нь өөр нэг рендер дээр эсвэл гүйцэтгэл дээр нөгөө цагаан харагдаад байж болох байхгүй. Тэгэхээр бид нэр яг нэг юм баланслах хэрэгтэй юм байна. Яг энэ материалын шин чанарыг хамбай нейтралаараа ямар харагддаг вэ гэдгийг рендер дээр гаргах хэрэгтэй байна. Тэгээд ихэнх рендерүүд ер нь нейтрал байдлаар үзүүлэх хэрэгтэй. А тэгээ нэг гоё чамин эсвэл нэг жоохон тийм тэ нэг уран сайхны тийм өнцгөөдийг бол гоё тэр нэг өнгө мөнгөний янз бүрийн хувиргаад өгч болно. А яг үзүүлэх юм бол яг л нейтралаар өгөх хэрэгтэй. Тэгэхээр бид нөгөө нэг заримдаа яг нөгөө пост продакшн хийгээл ингээл гоё ингээл болгодсон шүү дээ. Харахад амар гоё зураг. Тэгэхдээ яг нөгөө нэг материалтай ингээ харьцуулаад үзэхээр ингээд шал өөр. Тэгэхээр юу гэдгийг бид нэр за бүр наацхийн зүгээр ашиглаж байгаа монитороо өнгийг ер нь бол хамгийн цэвэр 100 өнгө ялгадаг монитор тавих хэрэгтэй байхгүй юу? Яг тэгэхээр бид нар чинь тэн дээр өнгөө 100 гаргаж ээж тэгээ нөгөө хэвлэлтийн өнгө чинь бас нэг өөр хардаг тий. Тэгэхээр ерөөсөө тэгээ нөгөө утсан дээр нэг үзэхөөр, таблетын дээр нэг үзэхөөр гэдэл ингээл өнгө хувирдаг байхгүй. Тэгэхээр бид нэр ерөөсөө хамгийн тэр зөв өнгийг зөв монитор дээр сууж гаргах нь чухал байхгүй юу? Тэгэхгүй нэг жоохон нэг юу монитор дээр суугаал нэг захиалагч жоongод нэг хит бараа харагддаг, хит юу харагддаг. Захиалагч юун дээр үзэж байгаа нь чухал тий. Дээрээс нь бас нөгөө монитор хэвлэлийн өнгө хоёр бас адилхан байвал зүгээр тий. Тэгэхгүй нэг ийм баг юм хийж байгаа хэвлэхээр шал өөр өнгөтэй гараад ирдэг тий бас. Одоо ерөөсөө нэг сүүлийн үед жоо сүүлийн жил ойлгож юмсэл тэр ерөөсөө рендер тийм гой сайхан байж болно. Гэхдээ л ер нь бол бүх юм нейтраллах хэрэгтэй. Тэгэл жоохон өнгө тооны ингэхэд л тэр өнгө нь гараад ирдэг ч юм уу. Тэгж харьцуулж үзүүлэхгүй бол яг нөгөө нэг дараа нь гүйцэтгэл төр тийм асуудал гардаг байхгүй. Чи нэг шар өнгөтэй шүү дээ. Ягаад цагаан болчихов гэл. Дөнгөж нөгөө жижиг юм шүү дээ. Уг нь бол жижиг юм. Бид нар төсөөлсөн байдаг. Цагаан мөртлөө нөгөө юм шар тусгалтай гэрэл тусангууд тэр нь бас харагдаж шүү дээ. Хоёр шүү. Тэнгүүд захиалагч тэрийг болохоор өөрөөр ойлгоцсон ч үү. Ойлгохгүй. Тэгээ яг бид нар тэгэл нэг тиймэрхүү тохиолдлууд төр ингээд за яг рендер дээр ингэж харагддаг юм аа харагдж байгаа маа л гэж хэлдэг. Гэхдээ л яг нэг зарим нэг нарийн тийм захиалагч нь бол тэгэл хэл лам хийшдэг. Яагаад юм бол яагаад зөрчөө гээл тэ. Хамгийн их цаг хугацаа зарцуулах нь юунд байдаг? Яг одоо рендер санаага олох шүү дээ. Тийм. Рендеронд юу хийх гээд байгаа, яах гээд байгаа. Тэрнээс биш төсөөлөл олох нь чухал. Зурх нь бол амархан санаа нь байвал. Тэгээ энэ ханыг яг яаж хийх үү гэдэг санаа олох нь надад төстэй бүр ядрахт. Тий, яг үнэн угаасаа л тийм. Тэр л хамгийн хэцүү төлөвлөлт концепт. Санаагаа гаргаад тавьсан байхад захиалагч нь дахиад өөрчлөлт оруулна. Нөгөөдгийг дахиж янзлна. Яг нэг эцсийн рендер хүртэл бол нэлээд л осл юм болж байна. Тэгэхээр харин нөгөө тэр зурган дээр хамаг цаг хугацаа өнгөрөх нь чухал байхгүй хамаагаа ялцсан. Дараа тэгэл бөөн төсөв мөнгө цаг хугацаа гарснаа араас тэгэл айгүй хохиролтой шүү дээ. Монголд нэг юм эсэргээр яваад байгаа юм шиг санагддгөө. Эсвэл аль нь зөв юм бол мэдэхгүй. Би Porsche-тэй нэг хамтарч нэг ажил хийсэн байхгүй. Тэрөөсөө тэдэрт бол тэр рендер чухал биш. Яг ингээд эхлээд тэр ханы бүтц. Тэгээ материал сонголт. Тэгээ дараа нь 3D зураг. Тэгвэл Монголд болохоор материалаа мэдэхгүй зураг зурчдаг. Тэгээ дараа нь материалаа хайдаг. Тэгээ тэр нь Монголд олдохгүй. Одоо ер нь баг дууны нэрээ 90% нь тэгж ажиллаж байгаа байхгүй. Материалаа мэдэхгүй дизайнер бол маш их байгаа шүү дээ. 100 айл дээр юу зарагддаг, айл хэсэгт нь юу байдгийг мэдэхгүй маш олон хүн байгаа шүү дээ. Хавтангийн форматаа мэдэхгүй, зузаанаа мэдэхгүй маш их хүн байгаа шүү дээ. Яг эсэргээр явж байгаа хгүй тий. Ийм нэг 3D иймэрхүү гээд нэг төсөөл авангуудаа тэрэндээ тохируулах гэж ингээд янз бүрээр үздэг тий. Тэгээ тэр чинь бол мэдгүй шүү дээ нөгөө яг 100% болж чадах уугүй тий. Түрүүний чиний ярьдаг Европ одоо жишээлбэл Польшууд гэж энэ тий. Европт бол яг л адилхан. Рендерийг бол ер нь их дургу байт юм л. Хоош нь тавь гэж яагаад. Тэгэнгуутаа яг ажлын зураг деталь тэгээ тэр материал сонголт энэ төр дээр маш сайн ажиллаад захиалагчд ер нь бол рендер үзүүлэх дургу ялангуяа ийм гоё сайхан реалистик юмыг бол бүр ингээд хол тавьдаг. Би бол наадас ингэж бодод шүү дээ. Нөгөө үйлдвэрлэгч орн биш. Материал гэдэг юм Монголд үйлдвэрлэж байхгүй, сонголт байхгүй. Материал технологи тий байхгүй. Урд бол бүхэн байна. Тэгэхээр нөгөө нэг яг Монголын яг зүгээр саний ардаасаа яваад байгаа гэж яриад байгаа чинь энэ бол энэтэй л бодох. Түүнээс л технологи нь байгаад сонголтууд нь байвал
одоо юу гэдэг нь тэр технологиор тэр материалын сонголтоор бид нэр одоо тэр компани үйл ажиллагаа явуулдаг бол захиалагчд эхлээд тэргээл сурчлах байхгүй. Нэгээр таниулаад энэ технологи болж гэнэ үү? Энэгээр бид нэр явдаг шүү ч гэдэг юм уу. Анханаас санал болгож яваад тэгээд технологи тохирч юм бол тэгэл араас нь нөгөө юу гэдэг нь дизайн мэсэн рүү авчдаг юм бол гэж бодож байна. Тэр нөгөө 3D рендер бол захиалагчийг хит төөрөгдүүлдэг гэж үздэг юм бэл. Төөрөгдүүлэн нөгөө архитектор дизайнерууд ингээд өөртөө ингээд боловсруулад тэр юм гаргацсан байгаа шүү дээ. Нилээн юм болж ижил гаргаж байгаа. Тэгэнгүүт захиалагчд үзүүлэхэд түрүү нөгөө ингээд санаа нь хувраад идэг гэж шүү дээ. Тэр төөрөгдөлд оруулахгүй тулд ер нь бол рендерийг нилээн хоошин тавиад дагвар байдалтай одоо маркетинг дач юм уу те нэг тиймэрхүү байдалтай л ашигладаг юм билээ. Би бол тэгж харсан. Зүг угаасаа тэгж л явж байгаа л да. Манад ч хэцүү те Монголд Ажлын зураг нь бол бүр амар. Монгол тэрийг нутагшуулж болох уу? Хамгийн чухал юм нь ажлын зураг деталь дээр бүх нөгөө одоо жишээл тэр 3D-д маш их одоо өндөр зардалтай шүү дээ. Тэр чинь угаасаа цаг хугацаа их ордог. Тэр төлбөрийг ер нь бол 3D зурагт өгөхөөс илүү яг энэ бодиттой болох материал, технологи, те деталь энэ юмнууд руу өгөөд ажлын зургийг л 100% одоо төгс гаргахын тулд ажилладаг. Яг гүйцэтгэл хийж байгаа юмд чинь болохоор гол юм чинь л ажлын зураг болохоор. Тэгэхээр захиалагчид одоо яг ажлын зураг гэдэг явж хамгийн чухал шүү гэдгийг л ойлгох хэрэгтэй байхгүй юу? Ажлын зурган дээр үндэс бүх төсөв, деталь, тоош хэрэг материалын үнэлгээ авч байна шүү дээ. Тийм. Тэгэхээр 3D чи угаасаа гардгаараа гарна ажлын зураг чинь байх л ёстой. Ажлын зураг бол яг бүх одоо мэрэгжлийн хүмүүсийн уулзах цэг байхгүй тийм. Тэн дээр ойлголцсон, тэн дээрээ шийдлээ гаргана, тэн дээрээ ярилцсан, түүнээс ирчээд талбай дээр ирчээд би ингэсэн чи ингэсэн гэдэг ах бол зүйлгүүл болно гэсэн үг шүү дээ ажлын зураг. Тий. Тэр нөгөө нэг яг интерьерийн одоо нөгөө компаниуд юу яа гэм. Зарим яг гүйцэтгэлтэй компаниуд ч байгаа, гүйцэтгэлгүй зураг хийдэг компаниуд байгаа. Тэг яг детальтай гой зурчиж болно. Гэхдээ яг нөгөө нэг гүйцэтгэл дээр яалтч нөгөө гүйцэтгэлийн зураг гэж байх хэрэгтэй юм байна. Тий. Даад ажлын зураг. Тий. Эсвэл гүйцэтгэлийн зураг гэж. Ер нь бол зарим том төслүүд төр давхар дандаа тийм явд юм байл шүү дээ. Нэг компаниар интерьерийн зураг хийлгдэг. Авчираад яг нэг гүйцэтгэхэд дахиад яг жишээ нь одоо энэ хан дээр бүр дахиж хэмжилт аваад яг тэр дизайныхаа дагуу тэр ажлын зураг зөрж ийн юу гэдэг яг тулгаа яг гүйцэтгэлийн ажлын зураг гэж хийдэг байна. Манайх чинь яг тийм юм хийдэг гэсэн аахгүй юу? Яг бол бид нар тэр 2 3 нилээд ажил орж ирчихсэн. Зөвхөн рендер. Рендер дээрээ мэдээж яг план зураг одоо нөгөө ерөнхийн ингээд план зурагнууд нь байгаад байгаа ингээд яг хэсэгчлсэн зурагнуудаа тэгээд рендерүүд нь ингээд тэнгууд ерөөсөө ажлын зураг байхгүй. Тэнгууд бид нар тэрэн дээр төсөв гаргах хэрэгтэй болно. Төсөв гаргахад дахиж очиж бүх хэмжилтийг очиж аавна. Дээр нь нөгөө юунууд дээр гарсан зургийг нь ханаар ингээд гүйцэтгэлээ бүх зургуудыг гаргаж иж нэмэлт ажил хийж иж тэр одоо нэг гүйцэтгэл хийх төсөв мөсөв нь гарч иж байгаа байхгүй. Шинээр л эхэлж байгаа. Тийм дахиад ер нь зургийн ажил хийж байгаа байхгүй. Давхар ажил хийж байгаас. Тэгээд тэрийг бид нэр ингээд ийм төлбөртэй болно шүү гэхээр нөө хүмүүс чинь ойлгохгүй. Бид нар зураг нь гарчаад байхад яа та нар дахиад зургийг нэмэх байхгүй. Тиймэрхүү асуудлууд бас байгаа. Зүгээр концепт хийдэг рендер гаргаад өгчдөг компаниуд байна тий. За ер нь танах нэг иймэрхүүгээд өгчдөг саяны хувилбар бол тэр биш. Тим зураг авцсан захиалагч яг талбай дээр ирэхдээ дахиад дараагийн шатны ажил хийлгэж байгаа гэсэн үг шүү дээ тий. Тийш бол харанхуй орох гэдэг шүү дээ. Тим зураггүй байх юм бол Өөртөө болохоор яг нөгөө үнэлгээнд дээрээ бол нөгөө концепт хийдэг зургийн компани ч бас тэрийг гүйцэтгэлийнхэн одоо нөгөө зургийг хийдэг л байж таараа гэсэн үг байхгүй юу. Зүгээр тэр чинь нэмэлт үнэлгээтэй болохоор тухайн үед бол нөгөө үнэ бодоод одоо зургийг хийлгээ өгч гэдэг юм уу те. Тэгээ тэр нь дараагийн компанид яг гүйцэтгэл хийж байгаа компани дээр ирэнгүүт зааштай хэрэгтэй болохоор заавалж хийж байгаа. Тэгээд тэнгууд чинь адилхан хоёр ажиллах. Нөгөө одоо яг зүгээр нийт массын ойлголт нөгөө нь юу байдаг шүү дээ. 3D зураг буюу концепт зураг маань ингээл гоё интерьерийн зураг гэж ойлгоод байгаа болохоос тэр чинь төсөөлөл өхөл орон зай нөгөө мэдрэмжийн өхөл юу ойлголт тахгүй юу? Яг амьдрал дээр яг энэ засвар энэ гүйцэтгэлийн ажил чинь бүгд технологийн дагуу явагдана. Тэ? Тэгэхээр нөгөө нь ялчгүй гүйцэтгэлийн ажлын зураг гэдэг нь байдаг. Тэр гүйцэтгэлийн ажлын зурган дээр төсөв гардаг. Төсөвч ард мөнгө цаг хугацаа тэ хэдийн хэр цаг хугацаар засварлах гэж бүгэн гардаг болохоор энэ деталыг ерөөхдөө ойлголттой байгаа байхгүй. Харин тий. Яг надад сүүлийн үед зүгээр бас ингэж бодогдсон нөгөө одоо ингээд технологи хөгжөөд ингэж яриад байгаа шүү дээ. 3D скан, 3D принтерүүд хөгжсөн тий. Тэгэхээр бид нар энийг талбай дээр одоо чинь хэмжилтээс л эхэлж байгаа шүү дээ. Тухайн төслийг.
хэмжлэн дээр угаасаа нэг ханы дали мори шалны өндөр нам гэл ингээд амар алдаанд байдаг шүү дээ. Нүдээр харагдахгүй алдаанууд. Тэгээ бид нар яг хэмждэг урт өргөн өндрийг хэмждэг. Тэгэхээр нэг ханаас ийшээ явахад хэдэн градусын налуугийн зүрх мөрөтэй ч вэждэг те ингээд алдаанд төхөд шүү дээ. Зүгээр тэр алдааг тэр одоо сүүлийн VR скан хийдэг төхөөрөмжөр те. Зүгээр л яг талбай орчноо гоё скандал 3 амжистрыг оруулаад тэгээд тэн дээрээ нөгөө нэг бас төслөө цааш нь явуулвал амар юм шиг санагдсан шүү. Тэгэхгүй бол яг нүдээр ингээд нөгөө зүрийн лазер метрээр урт өргөний хэмжээл те ингээд алдаа харагдсан байлаа шүү дээ. Тэгээд хоёрдугаар талаар бидний хийгээд хэмжилтийн зураг гэдэг чинь уг нь бас амар нарийн зураг байхгүй юу? Хамгийн нухацтай хандах цаг хугацаа зарцуулах юм чинь хэмжилтийн зураг. Хамгийн ихэнд талбай дээр ирээл ерөөсөө лазер метрүүд хидээр байгаа л тэгэл одоо өндрийн түвшний зөрүү тэ урт өргөний зөрүүнүүд диагоналын зөрүүчдэг юм ингээд. Ханыг жишээлбэл авахдаа доор дунд дээрч яг гурван түвшинд яг нэг лазер татж байгаа л тэгэж яг уг нь бол хэмжилтийн тэр нэг сэрэнцэрлэн зурагчийг тэгж авдаг байхгүй. Тэгэхээр яг уг нь бол тгээ явчвал яг талбай дээр юм уу дараа ажил бас зэгцтэй явах юм санагддаг шүү дээ. Тэгэл яг сүүлд би бүр дээр хэмжилтийн зураг мөрөөс яваад тэр скан төхөөрөмж амар содолж үзсэн. Тэг яг байнга ашигладаг бол зүгээр тэр нэг гайгүй ингээд зүгээр дундуур нь баг камера гараал ингээд явхад нөгөө скан хийж идэг төхөөрөмжүүд байд юм лээ. Нэг мангар үнэтэй юм. Лазер дөнгөд автоматар зурагдаад идэх л амарх. Гэхдээ тэр би нэг юу яажсэн юм одоо нэг хятадын юунууд нь програмд нь болохоор бүр амар хөгжсөн байхгүй юу? Утсан дээр байдаг, компьютер дээр байдаг. Тэгээ нөгөө тэр програмтайгаа уялдсан төхөөрөмжүүд нь хүртэл аявих байдаг заяа. Тэгээ тэрнийх нь юуг нь би бол татж авч үзээд ингээд юмыг сонирхгүй. Гэтэ яг цааш нь өргөсүүлж чадаагүй болохоор хэрэгцээ. Тэр чинь болохоор ингээд яг програмтад зориулсан юутай лазер метртэй шууд тэрийг ингээд юунд нэнгүүд одоо скетчап шиг ингээд шууд хэмжилт нь ингээд кад дээр ингээд босч идэг. Яг ингээд тэгэл ингээд уцандаа ингээд нөгөөх нь ингээд шууд хэмжилт нь бүх юмнууд нь ороод тэрийг л одоо яг биднээс байн хэрэглэхсэн байгаа байхгүй юу? Цаг алдахгүй. Инновац нэвтрүүлэл бас нэг цаг хугацаа хэмнэх боломжтой л юм санагдав. Тэг ялангуяа одоо нөгөө рендер дээр бол те гол концепт нөгөө уг нь концепт үзүүлэх гэдэг захиалах зүгээр төсөөл үзүүлэх гэдэг гэснээр хамгийн их бас нэг цаг хугацаа зарцуулаад байдаг зүйл нь тэр байгаа байхгүй. Дээр ярен дээр бас ярьж шít. Одоо концепт үзүүлэе гэл 3D рендер гэжсэн. AI ороод ирж байна гэж шít. Чи нэг 10 жилийн өмнө нэг ийм AI зурсан зураг үзүүлээд нэг юм олон хуран мөрөтэй. Амар рендерлсэн. Энэ удахгүй ална гэдсэн тэр хугацааш одоо ирчээд байна шít те. Ирсэн шүү дээ. Одоо ирсэн байхгүй яажаад ирсэн. Ингийн хүн хэрэглээд. Яг энэ нөгөө нэг одоо яг амьд хүний сэтгэхгүйгээс гарч байгаа юм чинь нөгөө нэг дахин давтагдчихгүй шүү дээ. Хүн болгоно дахин давтагдчихгүй. Тэгээ үнэхээр нөгөө гоё тийм нөгөө нэг утга агуулгатай гоё юм интерьерийн төсөл мөслийг гэж байгаа бол тэгэл амьд хүний мэдрэмжийг ер нь гүйцэхгүй л дээ. Орлохгүй л дээ ядч утсан. AI-г зүгээр ашиглах шатан зүгээр концепт дизайны төвшөнд л ашиглал. Захиалагчид үзүүлэх хамгийн ихний яарад байгаа хүмүүст зүгээр нэг иймэрхүү гэсэн төсөөллийг зүгээр авахын тулд ашиглаж болох юм. Тэрнээс цааш бол явахааргүй л. Бүрэн бас юу промпт бичиж чадахгүй нөө ингээд санаа хэлэхээр тэр чигт нь өөрчлөлт хийж чадлаа. Тэгэхээр ингээд нөгөө бүр шал өөр юм гаргаж ирээд. Одоо чи тэгээд юу байл та. Ди тавдаар чи яваа штэ. Тэрэн дээр чи нөгөө нэг илүү Туршаач. Би одоо нэг төсөлтөй хэрэг дуусгаж байгаа л нэг суунда. Би ч нэг суучвал нэг хэдэн сар суучвал гарт ороод ирд юм аа. Нарт нь гарт юм даа. Тий. Би ч коронавигийн чинь бас нухсаар галт гэлээ суртсан шүү дээ. Төсөлтөө үед чинь тэгээд нааш чашаа явсаар гүйсээр ялчгүй нөгөө нэг хуучин болол нэг бүгд нэг гараар зураал судаг гэсэн шүү дээ. Бас тэр үес гойсон гэдэг. Гоё шүү дээ. Хууч нөгөө том барилгын институт гэж байсан юм байна. Тэгэл нэг том барилгад чинь ингээл нэг давхар хичнээн олон давхарт нь тэгэл архитектор, дизайнер суугаал. Тэгэл үндсэн нөгөө ажлын зураг гарангууд цаашаа нөгөө зөвхөн копи хийдэг. Тэр чинь нөгөө талбай дээр өгнөш архив дүүн гэдэг нэг копи хийдэг, нэг калк тавиал зурдаг ингээ архитекторууд ингээл байдаг гэл. Тэр нэг техникал архитекторууд гэл ингээл бас тэгээ нөгөө юу гэдэг нөгөө мэрэгжлийн үнэлэмжинд ч гэсэн гоё те. Одоо бол юу гэдэг тухайн тэр үеийн юутай харьцуулахад одоо юу гэдэг 10 20 оны их ажлыг зүгээр нэг хүн бол хийж байгаа байхгүй юу? Одоо нөгөө автоматчлал нөгөө техник технологи инновац хөгжснөөр. Тэгээ яг нь бас нөгөө нэг
хурдтай хөгжин ирээр нөгөө нэг одоо юу гэдэг юм. Захиалч нь одоо өнөө маргааш уу газ марс гэл юм яриад байгаа шүү дээ. Одоо тэгэл дахиад улам хөгжигдсөн тэгэл улам л тэр хугацаанд багасгах болол гэж бодоод байгаа шүү дээ. Ер нь яг бүгд л яг нэг тийм жоохон хүлээцтэй хандж сурахгүй болвол яг нөгөө сэтгэлийн хөөрлөөр нэг юм харагдан гоо тэр нь ч гоё юм шиг санагдал шууд тэрийг өөрчлөлт гэл тэрэн дээр бол би үнэхээр амар ядарсан гэсэн болохоор та өнөөдөр бодчих би одоо ажилдаа жоохон завгүй байна тэгээд маргааш та санаач яг энэ юун дээр өөрчлөгдсөн байвал би над чи өөрчилж өгье гэдэг би үнэхээр амар ядарч байсан. Тэгээ хэлээд тэгэхээр яг хүн чинийх нөгөө шууд санаж байгаа дээр л гэдэг нөгөө юутай штэ. Ер нь гинт юм санагдахаар өглөө байна уу, орой байна уу шууд цаар залгадаг. Тэгэхэд чинь хүн чинь нэг 7-8-аас хойш хүн лөө залахгүй байх юм уу? Яаралтай шаардлагагүй бол зүгээр мессеж чичээд санаагаа үлдээдэг ч юм уу. Тийм юу яахгүй яг манай Монголын нэг зан чанар л гинт юм санаанд орвол шууд залгадаг. Нөгөө хүн ямар байгаа ерөөс хамаарлаггүй. Тэгээд яг гой санаа орж ирсэн бол яг тэрийг бас буулгах нь зүгээр л дээ. Гэтэ яг одоо нөгөө юугаар хэлдэгсээ дахиж нэг хоноод бодоод заас энэ зүү юм байна, буруу юм байна гэдгийг л гаргаж ирэх. Гоё штэ. Ер нь бол их санаа бол юм дуусах байхад айгүй хөөцөлд орно. Одоо танай тохиолдол дээр бол ажлын зураг урдаас бол ажлын зураг гэж зураг ирсэн. Тэрний дагуу л явж байгаа юм шүү дээ. Ажлын зураг гэхээс Ажлын зураг гэж бас хийж болохгүй байгаа. Ажлын зураг гэж хэлж болохгүй байгаа. Ерөнхий санаа л ирсэн гэсэн. Концепт. Ерөнхий санаа захиалгын төвөр. Одоо тэгж хэлэхээр илүү ойлгомжтой. Яг бол захиалгын төвөр гэдэг чинь хаалганууд бүгдийн захиалсан хаалганууд Монголд авахгүйгээд 2600 таа ингээд өндөр 2 м 60 таа өндөр хаалганууд хийсэн байхгүй. Тэгээд тийм хаалганууд цонхны нэлэшгүүд эднэргээд ингээд тэрний ингээд тэр чинь цаашаа үйлдвэрт өгч болохоор үйлдвэрч өөрөө ингээд автоматар ингээд бүх юмнуудыг нарийн гаргаж ийж төвөр ирж байгаа. Тэр төвөр тавилгын захиалга өгч болохоор тавилгын яг метр квадратын юу хэмжилтүүд нь ирээд тэр төвөр ирж байгаа. Гэрэл одоо тэдэн ширхэг захиалж ингээ гэрлэнүүдийн юунууд ирсэн. Ерөнхий одоо зурган дээр одоо парнууд энд байна гэдэг ингээд план зураг ирж. Одоо ингээ 3D зураг нь болохоор SketchUp дээр бид нар зүгээр хамгийн энгийнээр босголтоо хийгээд өрөөгөө хэмжилтийг ингээ хараад ингээд энэ тэнд нь юу байна уу гэж харж боломжтой юм програм дээр ерөнхий санаагаа тавиад ингээд гаргаж исэн тэр зураг тэр файлнд байгаа. Тэгээд одоо тэрэн дээр ингээд нэг хуваалтууд ингээ хийсэн баа штэ. Гэтэ тэр хуваалт нь болохоор шууд одоо хавтангаар өгсөн хуваалт нэг өөр яг хүрээгээр өгсөн хуваалт чи өөр ихгүй. Тэнгүүт ингээд зурган дээр болохоор ингээд яарад хавтангаар ингээд зүгээр хуваалтуудыг хийдсэн. Тэр хавтангаар ирсэн юу чинь би ингээд гоёлын хүрээ хийхэд надад хэмжээнд тарах байхгүй. Тэгэхээр тэрэн дээр харж нэг хан дээр 4 хуваалтсан бол би ханаа хэмжиж үзээд хаалганы хаягаад дундах хэмжээсүүд энэ бүгдийг гаргачаад тэгээд тэрийн хэмжээг нэгаад би ажлынхаа хүнд маад энийг гэж одоо хэмжээнд гаргаж өгч штэ. Хан дээр ингээд зураад энд ийм байш. Тим зургнууд нь бол надад анхнаас ирэх хэрэгтэй байхгүй юу? Тийм шүү дээ. Тэр зураг ирээд энэ чи юу би хийж байгаа хүмүүст одоо энэ хан хийх гэж хүндний шал хийх гэж шалных нь юу гэнэ ингээд өгөөл болоо штэ. Би тэрийн зөв хийж гэнэ буруу хийж гэнэ тэрийг шалгаад явж байгаа. Хийж гэнэ уйлдааг нь хизээ хэнийг нь оруулах уу яах вэ? Процессоо л удирдах хэрэгтэй шүү дээ. Тэгээ одоо жишээ нь сая туулын жишээн дээр нэг одоо зураггүй төсөл хийхээр ямар хэцүү нэ гэдэг чинь шүү дээ. Тэнгүүд одоо тэр би нэг түр ярьсан нэг Польшийн нэг ажил хийсэн гэдэг нэг Польшуудтай. Тэгэхээр тэр бол ханы бүтэц дээр бүр амар анхаарал. Би ингээл 3D зураг зураад үзүүлэнгүүд яахгүй гэл нэг хошохгүй, тоохгүй. Наа чи яах байх вэ? Наа чи яах байх вэ гэл ингээл хошин тавиад гол нь нөгөө юугаар хийх вүлээ? Ямар материал тэр бүтцэн чухал байна гэл. Тэгэл ингээл явуулан гоцаа ингийн гэл. Тэнгүүд одоо тэр хан байлаа гэж бодоход хоёр ингээд яхад гоёлын одоо нэг бодог те тэнгүүтээ хоёр давхар гипс автан явснаа нэг лист төмөр орсноо сум нэвтэрдгөө канафийн хавтан дунд нь орсноо дахиад лист төмөр оруулаад дахиад хоёр давхар гипс явснаа гоёлын бодог тэгж байгаа байхгүй. Ер нь бол нэг бүтцэн тиймэрхүү. Тэнгүүд одоо бид хэдийн нэг юм одоо дизайнеруудад одоо жишээ нь их байт юм да. Архитекторууд бол гайгүй. Ажлын зураг зурхтаа ингээд нэг амар олон төрлийн юм өнгийн лайн ашиглаад
зураг ичдэг байхгүй ингээл. Гоё харагдуулах гэдэг юм уу тий. Тэнгүүд би бас яг тийм байсан байхгүй тухайн үед. Тэнгүүд нөгөө нөхдүүд ойлгохгүй. Европ стандарт чинь ажлын зургийг харангуй жишээ нь нурах гэж байгаа нурах хааны ажлын зураг байгаа бол би тэр зургийг харангуй зөвхөн нурах хааны хэсэг нь тод, бусд нь бүдэг. Тэгээд тэр хэмжээнд зөвхөн тэр нурах гэж байгаа хааны хэмжил байх ёстой. Тэнгүүд авчил ажлын зураг болгон дээр нь бүх ингээл гадна талын нийт хэмжээ зэрэг яваал бараг гэрлийнхэн зурган дээр нь ханых нь хэмжээ нь яваал ангууд тэрийг л өсөй ойлгохгүй. Одоо тэнгүүд яг ингээл гэрлийн зурган дээр гэрлийн хэмжээ байх хэвээр хэмжлэгийн зурган дээр нийт хэмжээ байх хэвээр бол одоо шинээр хийгдэх хааны зурган дээр шинээр хийгдэх хааны хэмжээ л байх хэвээр гэдэг ч юм уу. Зөв зөвхөн тэр нь л тод би тэр зургийг харахад зөвхөн тэр л надад харагдчих хэвээр энэ гэсэн тийм стандартуудтай тэр хүмүүстэй нөгөө почттой ажиллаад ажлын зураг юу амар чухал юм байна. Яг л ингэхснэ одоо бол яг тэр стандартаа өөр дээр нэвтрүүлэнгүүтээ нөгөө урданчин гүйцэтгэл интернет хийдгөө дан зураг зурдаг багт чинь ажлын зураг интернет хоошоохгүй ер нь интерьерийн нэг нийтлэг нэг тийм хандлага ажиглагдаад байт юм а шинэ хүмүүст ч гэсэн тэгэнгүүт яг гүйцэтгэл дээр гараад ирэнгүүт нөгөө детальны юмнууд чинь бүгд амар чухал ажлын зураг чинь байхгүй бол болохгүй мэн гэдэг юм чи яг толгойд бууж ирж. Тэгээ яг тийм одоо бол яг л тгий зурдаг болсон. Тэр чи ядаж нөгөө гүйцэтгэлийн мужаанууд тэр нарийн хийцлийн хүмүүс хараад элдв янзын хэмжээ авахгүй зөвхөн өөрийнхөө хийх юмыг хараад тэндээс өөрийнхөө хийх хэмжээнүүдийг хараад айгүй ойлгомжтой. нөгөө интернет зурган дээр автокад дээр зурж байгаа. Тэгж байгаа. Автокад дээр юу гэдэг шүү дээ. Яг нөгөө нэг бахан давхардуулаад ингээ баг бүхэн хийсэн мэт шүү дээ нэг план дээр. Тэр дараа нөгөө лейаутлахтаа юу ячдаг вэ? Лейаутн дээрээ салгацдаг байхгүй лейрээ. Тэгээд тийм олон лейер байгаа. Тэгээ явж зүгээр тэгээд яг нэг план дээр давхцуулахын нэг давуу тал нь одоо бид нар чинь зөвхөн интерьер гэхээр нөгөө нэг одоо инженерийн шугамшуулж агаар салхивч тэгээд цахилгаан холбоо тохиол гэж олон инженерийн юмнууд орж ирдэг тийм. Тэгээд тэр болгоны зургнуудыг одоо ялангуяа агаар салхивчин системуудыг ингээд давхцуулчихдаг байхгүй план дээр. Тэгээд нөгөө нэг таасны байгууллагаа зурж байхдаа яг нэг план дээр үндсэн нөгөө нэг модельт гэдэг цонхон дээр бол бүгд давхардаж харагдана. Лейрэл унтраагааг бол тэгээд яг бүгдийг тэгээд давхцуул зураад наан цаа нөгөө нэг өдөр шугамшуулжнаас холдуулаад таасныхаа гэрлэгийн байгууллагын дээр хөдөлгөөн зурчдаг байхгүй. Яг л нэг план дээр. Тэгээ яг сүүлийн лей автлах дээр яг түрүүний хэлдгээрээ зөвхөн нурах хааны байгуулалтаа тэднийг харуулаад тэгээд лей авчлаа. Тэгээ давхцуулж явах нь ер нь айгүй зүгээр юм билээ. Тэгэхгүй яг нөгөө нэг юу гэдэг нэг планаа хийж цаашаа копид явангууд зарим нэг юм дээр нэг хөдөлждөг ч юм уу нэг тиймэрхүү юм бас гарч ирсэн байхгүй. Яг нөгөө яг энэ бол нөгөө тэгхэн юу л да зургийнхаа тухайн гүйцэтгэлээ яаж ажиллах нөгөө нэг хэрхэн лейаутлах уу гэдэг юм л баг л та. Ээж бүрэн ажлын зургийн одоо юу байх вэ? Эхнээс одоо жишээлбэл тэрийг нэг дуртаад хэлвэл тэрийн зурган дээр үү? За эхлээд план хэмжээтэй план байх. Тийм мэдээж нөгөө хэмжлэлийн зургууд байна. Хэмжлэлийн зурган дээрээс хэмжлээд план төлөвлөлтүүд гарч ирнэ. Ханнуудынхаа юунуудыг нь төрлийг нь ялгаж өгөх хэрэгтэй. Гипс автон байхлаа гэхэд хойдолд нь юу байх хэрэгтэй юу гэдэг бүгдийг нь явахгүй. Ер нь зурган дээрээ баг гипсэн хан, таасныхаа ханыг одоо дүүжин уналтаа таас мазаа хийхдээ баг төмрөө энэ талаасаа хэмжээг авч явуу гэдэг явчих юм бол гэрэлтэйгаас нь яахгүй таарахгүй. Одоо гэрлээ ингээл гэрлийнхаа хэмжээгээр цооллоо гэхэд зүгээр таазал шууд хийсэн хүн дээр бол төмөр таарч байхгүй. Профиль төмрөөд тайрах уу гэрлээ жоохон наашлуулах уу гэдэг асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр тийм болохоор ер нь бол яалтчгүй ажлын зураг хамгийн чухал гэж. Тэгэхээр яг нөгөө практик амар бас хэрэгтэй болчиход байгаа маа. Нөгөө хавтангийн форматын дээр мэдгүй болохоор ажлын зураг одоо жишээ нь нэг гипс автан дээр за таазуулах гэж 60-27 ч одоо 30-30 санжин зайтай ч юм уу хоёр сахаар нь яваад голд нь 3 явна шүү дээ тий. Тэр стандарт нь тэр мэдгүй бол тэр ч бас тасч чадахгүй байхгүй нөхдүүд. Тэгэхээр цаг хугацаа. Тий ер нь л ингээд сураал одоо ингээд хөгжөөл дадлаг дээр одоо юу гэдэг гүйцэтгэл дээр гараад ингээд ингэж явж ижил ер нь олон чанагдчих хийж тэгэл олон төслийн хард гарч ижил тэр туршлагууд суух юм. Том компаниудтай ажилладаг одоо интерьерийн компани, зураг төслийн компаниуд болохоор тэр тал дээр арай юутай
одоо гүйцэтгэлийн хийж байгаа ч гэсэн одоо зургийг хийсэн ч гэсэн яг бол ихэнх том компаниуд ч болохоор нөө дандаа акт бэлдүүлдэг. Энгийн кофе шоп одоо хувийн орон сууцмод бид нэр юм хийж байхад бол акт бэлддэг шүү дээ. Энэ бол тэр чинь давхар ажил болохоор акт бэлдэж байна гэдэг чинь акт чинь ханы цаана юу байна, шахтны юунд юу орж байна, таасны ард юу байна. Бүх юмыг материалтай нь тооцоотой нь одоо энэ материал нь хятадтай хуу, орсын хуу, юуны хуу гэдэг ингээ бүгдийг ингэж нөгөө бичиж өгөө зурагтай ингэж оруулж байгаа болохоор тэр юу бас ажил гүйцэтгэл хоёр дээр айгуу тийм нэг уялд болсон. Нөгөө арийнхаа ажлыг бас бид нар чинь хянаад өгч байгаа гэж болохоор илүү нямбаа ажиллаж байгаа. Бусад юм дээр болохоор ихэнх нь бас энгийн нэг жижиг ажил гэж одоо яригадад орцсон ажил дээр бол бид нар бол арай илүү хайн хандах үе бас гарах магадaltaй л гэсэн үг байхгүй. Тэгэхээр айл болох юм жоохон акторхой юмтай тооцож бодож хийвэл илүү зүгээр юм болоос нүү айлдаач асуул нь өгдөл байвал зүгээр л хальта. Эний арт чинь ийм шуумууд явж байгаа шүү. Хусны шүгэний чинь ардуур бохрын шугам явж байгаа гэдэг чинь тийм нэг тий. Тийм шүү дээ. Одоо бид нар жишээлбэл хан ингээл шинэ хан хийлээ гэхэд чинь доошоо ширүүтлээ нөгөө ардиатрийн хоолой цоолчих гээл тэр чинь л асуудал эхлэв. Одоо нөгөө зураг гэдэг чинь бас цаагаараа нөгөө зөвхөн гүйцэтгэл дээр яг зургийн дагуу хийн гэдэг чинь за яг зургийн дагуу хийчлээ те. Үлдэж байгаа дээр зураг чинь архивлагдж үлдэн тухайн барилга тухайн объектын бичиг баримт байхгүй юу? Ер нь бол бичиг баримт одоо гэдэг нь ямар нэг алдаа мадаг янз бүрийн асуудал гарлаа гэхэд одоо тий зүгээр гал гарлаа гэж бодоход юу гэдгийг тэр тухайн барилгын зургийг үзэж хаана юу хонгол шатных нь юу байгаа ч гэдэм үү тулгадаг гэх юм уу тий тухайн алдааг хардаг. Сая яг туулан хэлж байгаа дэрхэд одоо ер нь сүүлийн үед би бас яг тэгж ажиллаа та. Ялангуяа гүйцэтгэл одоо жишээ нь бүр ихнээс нэрх юм бол хэмжилтэй хэлээ 3D6 зураад батлууллаа. Ер нь бол яг ингэж явдаг. Төлөвлөлтөө эхлээд заавал батлуулдаг. Төлөвлөлт батлагдаагүй үед 3D6-ыг би хийж эхэлдэг. Яг тэгвэл 3D6 эхэлсэний дараа төлөвлөлт өөрчлөгдөх шиг муухай юм байхгүй. Тэгэхээр хамаг ажил дахиад ихнээс эхэлнэ. Тийм учраас тэгээд тэрэн дээр би ер нь гэрэн дээр айгуу сайн тусаа. Гэрээ бас айгуу чухал. Тэгээд 3D6 эхэлсэний дараа төлөвлөлт өөрчлөгдөх юм бол нэмэлт төлбөр авдаг. Тэгээд 3D6 дуусглаа. Батлагдсны дараа мэдээж ажлын зураг зурагдана. Тэн дээр тэр далд ажлын саяны зурагнуудыг бас бид нөгөө өөрсдөө гүйцэтгэлийг хийн гэж бодож хийдэг болохоор ерөнхийдөө зурчтэй. Тэгээд төсөв тооцоо юм дээр тохиролцоод боллоо бол төсөвтэй хамт нөгөө юугаа өгдөг. Гүйцэтгэлийн ажлын график өгчдөг. Календарцсан график. Тэрэн дээр нөгөө хин засал мужаан ямар хүмүүс хэднээс хэдний хоорондоо яаж ажиллах вэ гэдэг бүх график өгч штэ нөгөө захиалагчтай. Тэгээ болчингуудаа ажил эхэлнэ. Ажил эхлэнгүүт ерөнхийдөө өдөр болгон зураг аваад нөгөө авторын хяналтын тэмдэглэлт явуулчих юм би. Тэгээд тэмдэглэл дээр календарсан графиктайгаа уялдуулаад өнөөдөр тийм ажил хийх хэрэгтэй хийгдлээ доор нь зурагтай. Тэгээд захиалагчтай 10 хоногор юм уу 7 хоногор би тайлангаа тавиа явчихдаг. Тэгэхээр ер нь амар. Дараа нь асуудал өсгөө ингэсэн байж тээ. Ядаж тэр таалагдахгүй бол миний нөгөө өгсөн авторын хяналтын тэмдэглэгийг захиалагч харчаад ингэждэг. Тэгээ ер нь тэгж явахаар захиалагчдад төрж байгаа нөгөө ихтгэл үнэмшлийн хувьд ч тэр ер нь мэрэгжлийн харагдах талаас ч тэр айгүй зүгээр тэр хяналтыг тэгээд энэ өөрөө зурж байгаа өөрөө ч хинж байгаа юм байна гэдэг. Ер нь яг ийм явчаар айгүй зүгээр юм билээ. Би бол тийм толгой бага. Тийм тэгж явчаа. Ер нь говьоос хойш тэгж ажиллаж сурсан. Говь дээр бас тэгж ажилласан байхгүй. Тэр чи 22 онд л үү. Ер нь тэгчээр их зүгээр. Билгэн сайн нөгөө юугаа хэлсэн шүү дээ. За рендер план төлөвлөлтөө рендер байна. Тэгээ цаашаа гээд нэг иж бүрдлүүд ингээд нэг ер нь багцлаад хэлчихвэл ажлын зургийг. Ажлын зургийн юу? Одоо нөгөө ийм зузаал юм гардаг шүү дээ ажлын зураг шиг юм дээр. Тийм тэр чи одоо яг нөгөө эхлээл хэмжилт тэгэл нураах бол нураах хан тэгэл нурасны дараа шинээр хийгдэх ханы төлөвлөлт гэж гарна. Тэгээд тааз шал тэгэнгүүтээ цахилгааны зурагнууд гарна. Цахилгааны зурган дээр бол яг бид чинь бүр мэрэгжлийн нарийн хийж чадахгүй ч гэсэн нөгөө ерөөдөө өөрөө айл гэрлүүдийг би хамт асаах хэрэгтэй гэдгийг мэдж байгаа шүү дээ. Тэгээд тэрийг хэдэн унтраалган дээр яаж хуваарлах вэ гэдгийг мэдж байгаа учраас яг өөрийнхөө хүссэн тэр одоо тэр гэрлийн энэ олон хуваалтыг
тэгж төлөвлөх нь захиалагчид тэр тухайн орчинд байгаа хүн амар гоё мэдэрч төлөвлөх байхгүй. Нэг унтраалгаар пак гэд бүх гэрэл асах юм бол тэр чинь амар тохгүй болно шүү дээ. Тэнгүүд зөвхөн энийг асаамаар байна. Эсвэл энэ ингээд байгаа бол энийг асаамаар байна. Жохон гэрэлтэй баймаар бол бас нэг тим юм байх хэрэгтэй гэдэг ч юм уу. Тэр болгоныгоо дизайнерууд өөрөө мэдж зурж байгаа учраас тэр гэрлийн лайтинг дизайн ч гэж ярих юм уу. Тэрийгээ бол яг тэр свичүүд рүү холбоод тэр зургаа яаж захиргаанчд бол нэг гэрлийн групп гэж ярьдаг. тий. Тэгээд нөгөө арзайтгнуудаа бас төлөвлөж өгнө. Хаана одоо хэрэгтэй цэвэрлэгээний арзайтгнууд гэж бас хэрэгтэй байдаг шүү дээ. Нэг одоо ч сүүлийн үед утасгүй болчихно. Хуучин ч юм бол эндээ салгаалт энэ залгаалт гэдэг ч юм уу. Тиймэрхүү юмудаас тооцоолж өгдөг. Тэгээд нөгөө гэрлүүдийн зураг гарна. За тэгээд хан руу орондоо хан дээр чинь тэгэл хэвчээ 80 зураг гарна шүү дээ. Тий. Тэгээд хэсэглэлүүд гарна. Тэр чинь нөгөө зарим юунуудыг харуулахын тулд тусны хэсгэлж зурна тэгэл тэгсээр тэгээ хан дуусангууд тавилга тэгэл тавилганы хэсгэлэл гэдсэн 80 тэгж ил тэр чинь тэгээ ажлын зурагч тий дахиад бүр ингээд тусдаа 7 хоног моног ч юм уу бүр юм аягүй их хугацаа шаарддаг. Тэгэл тэр бэлтааны шоунууд хаана яаж зэрэгцэх вэ тэгээд хуваалтууд гараад тэрийг зурж иж тэр тоош ирэх чинь нарийн гарч ирнэ. Тий. Яг л тийм л юм болдог доо гэдэг чинь. Эсвэл нөгөө материал юуны төврүүд гарна тий. Ерөөсөө нөгөө зураг удаан хийгдэт байгаа гол шалтгаан чинь ерөөсөө яг л энэ дараа нь гүйцэтгэл дээр ямар нэгэн алдаа гаргахгүй тулд сайн төлөвлөж байгаа. Рендер болон ажлын зурган дээр нь маш сайн төлөвлөж хийж байгаа гэсэн үг. Тэрийг тэр гэрлийг яаж асах вэ? Хэдэн ваттаар асаахын одоо жишээ нь таацны өндөрөөсөө хамаарат тэр ваттын хэмжигдэхүүн чинь бас өөрчлөгдөн шүү дээ. Өндөр болох тусмаа жоохон нэмэх үү, хувцсны дэлгүүр бол яг уу гэрт бол бас тэнд тийм тод гэрэл хэрэгтэй юу, сарин часах уу, шууд буудуулах уу гэж чинь амар олон төрлийн бодож байгаа. Тэр болгоныг тэгэл яг л яаж байгаа юм чи тий. тэн дээр цаг хугацаа тий. Тэгж бүтэн гарсан юм дээр чинь төсөв гарах хамгийн амархан. Тий, шууд деталаараа юугаа хийж байгаа байхгүй. Яг гоо төсөв чинь бас өөрөө юу л дээ. Бас хугацаа бүх юунуудын материалуудаас судална, ийш тийшээ уцтна, үнний хөргөлүүд өөр болсон байх магадaltaй. Тэр материал нь байна уу, байхгүй байна уу? Эсвэл бол хийж явцдаа захиалаад авчрах уу, амжиж ирэх үгүй юу гэдэг одоо нөгөө баяр наадам таарах ч юм уу те нөгөө хятадынх нь баяр нь таардаг, эсвэл Монголынх нь баяр нь таардаг, гайл дээр очиод гацчихдаг гэдэг асуудлууд тэрий чинь бүгдийг төлөвлөн яг өөрийг нь авах уу, эсвэл боломжийн үнэтэйг нь авах уу гэдэг нөө захиалагчийн өгсөн төсөв дотор одоо багтаах юмнууд чинь бас дахиад хийн. Тэгээ нөө төсөв гэдэг ерөнхийн ингээ базагдж байгаа ч гэсэн яг гүйцэтгэл дээр айгүйх юм бас ингэж нэмэлтээр их орж ирнэ. Нэг ханаа босгож яхаар нөгөөх нь одоо яг төсвөлсөн юмар болохгүй бол өөр материалыг одоо нэмэлтээр ингэж ард нь оруулах ч гэдэг юм уу те. Янз бүрийн юмнууд гэж нэмж орж ирдэг болохоор малчгүй зардал заавалчгүй тавьж өгөх бол. Ажлын зурагч юм бол алдааг маш хамгийн боломжтой төвшөнд багасгаж байгаа шүү дээ. Түүнээс 100% болж байгаа. 100% чинь яг байшил дээр л гарч ирж байгаа гэсэн үг байна. Нөгөө юу нэг юм дутагдaltaй тал яваад байгаа шүү дээ. Нөгөө захиалагч тал дээр гэх юм бол зургийг нэг одоо ингээд ойшоо үл ашааж шүү дээ. Зураг ямар үнэтэй юм бэ? Метр квадрат нь ямар их үнэтэй юм бэ гэдэг. Яг үнэндээ бол асар их цаг хугацаа мөнгөний хэмж өгдөг байхгүй. Тэрийг хүмүүс ойлгохгүй байна л да. Одоо юу гэдгийг 100 м квадрат талбай интерьер бүр интерьер зураг 10 сая төгрөг боллоо гэж бодъё л доо. Гэтэл нөгөө захиалагч үнэтэй юм бэ гэдэг. Шиг зүгээр ингээ хийдэг хүмүүс байж тэгэл. Тэг яг нэг өөрөөхөөрөө ингээд аваа өвчдөг. Тэгсэн чинь яг үндэ яг тэр талбай дээр баахан илүү материал авчирсан, эсвэл дутуу материал авчирсан, гүйцэтгэл хийж байгаа хүмүүсүүд нь зураг байхгүй, ихгүй гэл ингээл тэгэл ерөөсөө цаг хугацаа уурсан, араас нь мөнгө уурсан. Тэгэхээр нөгөө харамч нөгөө 1000 төлнө гэдэг чинь. Харамч 2 төлнө тий. Хугацаа уртсгийн хэрээр тээврийн зардал, хоолунд маш их нэмэлт зардлууд гарч ирдэг. Тэгээ нөгөө ажил хийж байгаа хүмүүсээ залхаана гэл. Хүмүүс маань яваад өгнө, дахиж хүн хайн. Тэгэхээр зүгээр тэр нэг 10 сая төгрөг төлөөл бүх хүмүүс зурган дээр тултал сайхан ярилцаа шийдэл явчих юм бол ядч л чи цаг хугацаа да тий график хатаага төлөвлөж өсөжсэн цаг хугацаанд ч юм уу авах боломжтой байна. Тэр цаг зураг гэдэг бол амар том чухал зүйл. Түрүүн туулын хэлсэн тэр магадлалгүй зардлыг хасч болохгүй гэдэг. Тэр хэвээр хамгийн олон хүнээс сонсож чинь тэр бол их
чухал зардал байлээ Юм шүү шүү дээ. дээ. Захиалагч нар чинь дараа нь юу гэдэг вэ? Ер нь бол хасуулах гэж оролддог шүү дээ. Дундаас нь хасуулах гэж оролддог. Тийм. Хасаж болох юм бүгдийг нь асуудаг. Тий. Тэнгүүт нөгөө дундуур нөгөө юм нэмж орж ирдэг гэдэг байна. Тэр чинь магалшгүй зарлаасаа өгн гарчвал тий. Гарах ёстой шүү дээ тий. Тэнгүүтээ тэгдэг байхгүй. Дундуур нь хасуулчаад дундуур юм нэмдэг байхгүй. Яг тийм юм. Тэгээд дараа нь ямар асуудал гардаг вэ гэхээр тэр чинь тэгэл бидний шатаалд тусдаг. Магалзуу зардал чинь ер нь бол юунд ч орж болох боломжтой байхгүй юу? Тий. Нэг босго таалагдаагүй нөгөөх нь тэрвэрлтийн юунд хагараад ирсэн бол тэрийг бид нэр нэмж захиалаад яхад тэр төсөвт одоо багтсан л байх хэрэгтэй юм байхгүй юу? Тэгэхгүй тэрийг ямар ч юмыг бид нэр урьдчилан тооцоолох Яг тулах боломжгүй байхгүй. Бүх юм яг яс тулах боломжгүй байхгүй. Одоо нэг оюутан залуучууд байгаа шүү дээ. Интерьерс сурж байгаа, архитектор сурж байгаа ч юм уу ингээд тэгэхэд нөгөө нэг энэ нөгөө үйлдвэрлэл байхгүй учраас юу гэдэг нь тухайн үйлдвэр дээр очиж танилцах, дадлаг хийх боломж нь айгүй цөөхөн. Тэгэхээр тэр нэг үйлдвэрлэлээс чинь технологийн процессыг явуулж байгаа шүү дээ. Энэ хаалга хийхэд одоо чинь модон хаалга, хавтан хаалга, будагтай хаалга, уулгатай хаалга ч гэдэг юм. Бүгд нөгөө технологиуд ингээд нэг шат амжилттай байдаг. Тэр бүгдийг нөгөө нүдээр үзэж нөгөө нэг хараагүй учраас төсөөлөл юм уу одоо нөгөө тийм амьдрал дээр гараад ирэхээр түүхий л байгаа байхгүй юу? Одоо зүгээр бас энэ подкаст ч юм уу одоо энэ интерьер ток гэдэг энийг хийж байгаа бас гол зорилго чинь тэр залуучуудаас үзэх хэрэгтэй. Тэр хичээл дээрээ бас айгүй олон юм хоригдуулж байгаа шүү дээ. Яг үндэ бас Монголд яг мэрэгжлийн багш бас байна уу? Би бол одоо Жамбат багшаас өөр мэрэгжлийн интерьерийн багш Монголд бол байдаг гэж бодогч байна. Бусд нь одоо ханаасаач яаж яаж ороод ирсэн. Тэгэл ер нь мэдхгүй айгүй хэцүү. Тэнгүүд айгүй юм төгсөж байгаа хүүхдүүд юу ч мэдхгүй төгсөх ер нь магадлал айгүй их үүдэг шүү дээ. Тэгээд тэд нар бас нэг ганц нэг юм өнгөө үзэнгүүд чинь одоо манай дээр шинэ ирж байгаа хүмүүсийг ингээ харангууд зүгээр л нэг юм юу ч хамаагүй нэг юм гой зураг зурна гэсэн ер нь төөрөгдөлтэй 100 айлч орохгүй гүйцэтгэл дээрч гарахгүй ер нь шороо тоостой газар очих дургу хүүхдүүд их байна. Тэ тэнгүүд бид эдийн мэрэгжил чинь яалтчгүй тэр бүх процесстэй холбогдох учраас интерьер дизайнер гэдэг чинь өөрөө бас ийм мэрэгжил төгсөө та нар бас яг жинхэнэ амьдрал дээр гарахаар энэ олон бүх асуудлуудтай тулгарн захиалагч нар гэдэг чинь ямар олон төрлийн хүмүүс байдаг вэ тий. Тэгээ бас ингээд зарим нь харахаар нэг ийм дизайнер гингүүд нэг ийм бусдаас өөр дуу муутай нэг ийм өөрсдөө бүр хэд өөр гэд ботцсон юм шиг санагдаад өгөхгүй. Тэнгүүд хүнтэй харилцаж чадахгүй ч юм уу бас нэг хүнтэй шууд яриад захиалагчийн сэтгэл зүг унших ойлгох гэдэг чадварууд бас хэрэгтэй шүү дээ тий. Тэнгүүд энэ олон бас юмнууд бас хэрэгтэй байдаг шүү гэдгийг бас ер нь тий зорилго гэх юм уу та одоо энэ хийж байгаа бидний яриа зохицуулт гэдэг чинь бас яг интерьер дизайнер гэдэг ингээд төсөөлсөн байгаа тэр тайзны ардл хөшгийн нэхэд юу байна вэ гэдэг. Тэгээ одоо нэг юу байдаг шүү дээ. Одоо гадаад турк мөрх төгсч ирсэн найз нар байдаг байхгүй юу? Яг бид нарсын тухайд залуу байсан тэгэл тэнд төгсч ирсэн хүн энд ирээд нэг хөрсөн дээр бох нэг өөр хугацаа зарцуулдаг те. Магадгүй энд нэг хэсэг хугацаанд нэг хөрсөн дээр байж байгаа яваа сураад ирсэн нэг бас нэг хүн өөр. Тэгэхээр юу гэдэг нөө энэ тухайн улсын те жижигхэн эдийн засгтай энэ улсын хөрсөн дээр буунад айгүй чухал зүйл байгаа. Тэгээд ялангуяа одоо нэг оюутан залуучууд бол өөрсдөө ч мэрэлтэй байж зүгээр юм болов. Уул бол мэрэгжил нь өөрөө гоё штэ. Тийм шүү дээ. Тэгэл гоё хийж бүтээж нэг нүдэнд харагдах гоё юм зүйл бүтээдэг. Тэгээд ялангуяа одоо юу гэдэг 1-р курс 2-р курстээс эхлээл өөрөө зүгээр ингээл Google жоохон санаачлах гаргаад явах юм бол одоо Монголд бол ер нь болцсон хүчний хомсдолтой байгаа шүү дээ. Ер нь бол яг нэг төсөл аваад хийдэг нэг зураг зураад яг сууй хэр хүн олддгоо айгүй ачаалтай байдаг те. Тэнгүүд одоо юу гэдэг нь одоо оюутан хүмүүс л өөрсдөө ингээд яваад нэг компанид очиж те дадлаг хийгээ суугаад хичээлээ зохицуулах хэрэгтэй. Багш нартай яг хэлэх хэрэгтэй те. Тэг хичээлээ хаяхгүй бас энд ингээд юу гэдэг төгсгөөсөө өмнө юм сураад ингээд энэ тухайн хөрсөн дээр буугаад авчих юм бол төгснээ дараа бол зөв шууд жинклээд ч юм уу те ажилд орох боломжтой байхгүй юу? Харин тийхгүй тэгэл эхлээл мөнгө нэхэд их юм лээ. Тэгшээ тэгэл ер нь тийм л болцсон мөлий. Юу байхгүй юу?
Мага банд чинь ерөнхийдөө орж ирсэн дизайнерууд чинь бид нар бүгдээр шоолж инээдэглээс байгаа. Орж ирсэн хүн болгон зүлгүүрээс эхэлдэг баг. Тэгээ яг гар талбай дээр л одоо Тийм, бодиттой харьцаад тэгээд ирсэн. яасан вэ гэхээр угаасаа жижигхэн компани штэ. Өөрөөсөө хэдэн үнэтэй нэг 10 хэдэн үнэтэй байсан. Тэрнийхэн 6 дизайнер тэгээ үйлцэн одоо мочаа хийдэг одоо юм хүмүүс баа штэ. Тэгвэл нэг төсөл авлаа бүх хүмүүс угаасаа л ажиллаж орохоос өөр арга байхгүй. Дизайнероо зураг хийгээд дууссан бол цуг нөгөө юу зүлгүүр дээр гарна, тавилга өгсөрч сурна. Юу яа засал энгийн засал хийж сурна. Бүх юмнуудыг хийгээ сурчлаа штэ. Одоо бодог юм байдаг те. Тэнгүүт одоо манай дээр ажиллаж исэн дизайнер залуу хамгийн анхны дизайнер залуу төгөлдөр одоо дарханд тэнцээ дизайныхаа компани нээсэн. Өөрөө дизайнерууд нь болохоор өөртөө зураг зураад өөрөө болохоор үйлдвэр дээр яг тавилгын юм хийж ийн гэж аахгүй. Яг бол нөгөө мэрэгсэн тавилган яг юуг нь хийж хүн тэнцээ байхгүй болохоор өөрөө л яг тэрийг барьж яваад. Тэгээд нэг байсны бас нөгөө бүх юмд оролцож анхнаас нь бол бодог хийгээл зүлгүүр хийгээл явсан юмны бас ач гаяас байгаад байгаа. Тэр чинь бүгдийн юм хийгээд сурчиж штэ тэг үзэн штэ. Хүн дутж байгаа юм чинь яалтчгүй хуцаасаа за бүгд нэшээ тэрээд гэдэг ш. Бүх процессд оролцоод үзэж хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр яг оюутан залуучуудад болохоор санал болгож байгаа нь бол заавалчгүй зөвхөн дизайны компани гэдэг альтгүй тавилгын үйлдвэрт очиж 2 цаг ажиллах ч юм уу тий бас Тийм шүү дээ. Зөв амралтаараа ажилласан ч болно. тийм. Тэгээд өшөө тавилгын үйлдвэрт ажиллаж болж ин тэрэн дээр ч угаасаа тавилгач өөрөө дизайны тавилгын зургийг яаж ам чин тэрэн дээр нас суугаад сурчих хэрэгтэй. Тийм туршлагуудыг хийгээд өөр үйлдвэр дээр очиж үздэг. Бүр болохгүй бол барилга дээр очиод нэг сар одоо нөө туслах ажилтаа хийгээд үзэх юу. хэрэгтэй. Ер нь бол бүгдийг л үзэх хэрэгтэй байхгүй тий. Тэрийг бол нэмэлт ажлын цалин одоо нөө арба юу хийж байгаа чинь туршлага аавнгаа Цагийн ажлыг зэнэлэх хэрэгтэй. тий. Цалинжаал тэрийг хийж үзэх. Тэгэхгүй юм зөөж чадахгүй ингээд материал ирлээ хүн байхгүй бол тэгээд өөртөө зөөхөл ажил гарна шүү дээ. Тэгэхээр би энийг зөөж чадахгүй хүнд юм уу нар нурамаар гэх юм бол бас энэ чинь тэгэхээр яг янз бүрийн туршлагууд ингэж хоримтлагдж ил Тийм материал зөөж явахдаа яд ч ил тэр гипснийхаа зузаан төмрийнхаа хэмжээнүүдийг мэдээд ажлын зургт оруулж чад 0-9 нэрэ хөнгөн юм байлээ. 0-9 нэрэ хөнгөн юм байна. 1.2 нэрэ хүнд юм байна. тэгэл ядаж форматаа мэдээд зөөхөд шатаар зөөхөд тэгдэм байх, энүүгээр зөөхөд ингэж явах юм байна те. Клиптер зөөхөд ингэж гарах юм байна ч гэдэг юм. Хөндөг юм сархаж чинь бидний тийч надад чинь тоогоор л яриад идэв. 75 50 75 40 30 60 27 гэж тоо яриад идэг надад чиг хөндлөг юу хараад ойлгохгүй гинэ гэдсэн шүү дээ. Яг юм мэдгүй ирж болно. Уусаа л болно. Гэхдээ юу одоо ингээ хүүхдүүд ажиллаад байгаа юм орлого, хичээл зүтгэл, дур сонирхолгүй л байгаа тоххой. Тий, хамгийн гол нь би дандаа хэлсэн тоххой ирж байгаа юм. Чи яг интерьер дизайнер болъё гэж болсон уу? Чи мэрэгчлээ ер нь хэр дуртай вэ? Ер нь цаашдаа ер нь яг мэрэгдэрэл явъя гэж боддог гэсэн гэж асуух тоххой. Яа ингээ явж байгаад орцсон ч гэдэг юм уу? Эсвэл нэг жоохон тий мэрэгчлээ нэг дургуудуу хүн бол энэ баг ажиллаад хэрэггүй сонирхолгүй. Тэгээд эсвэл эсвэл өөр юм болж ирсэн дэр шүү дээ. нөгөө төсөөл нь арай өөр. Тэгээд би зүгээр дизайнер гэдэг нэг юм юугаа шүү төсөөл их чи манайх чи яг барилгын дизайн гэхэлэр ямар байх вэ гэдгийг бас сайн ойлгоогүй байж болно шүү дээ. Орлоготой хүмүүс л дороо юм сөрөө хөгж гараад ирд юм дөө. Бид нар ч угаасаа юм мэдгүй л байсан шүү дээ. Тэгэл багаас нэгсэн. харин Төгсгөлийнх үе шат руу орох уу? төсөлийн үе шат. Юу юм. Төгсгөлийн үе шатны бага мó. За бид нар одоо ингээд дүрсээ зогсоогоо дараагийн үйл ажиллагаанд орлоо. За баярлалаа. Энэ удаагийн интерьер ток энэ түрээд өндөрлж байна. За хүрэлцэж ирсэн зочдтой маш их баярлалаа. Өнөөдөр бас гоё сэдвүүд талаар ярилцлаа тий. За янзаа гоё. Гүйцэтгэл тэгээд Маш өргөн сэдвээр бас ярьлаа шүү дээ. Рендер гэдэг сэдвээс эхлээл тэгэл ер нь Квант компьютер хүртэл ярьлаа шүү дээ. интерьерийн бүхэл бүтэн процесс гүйцэтгэл яаж төгсөх хүртэл л бид нар ярьлаа. За ингээд та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзцгаая. за баярлалаа. Таны зураг авах болчих.